Өөрчлөлт манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? За Squid Game-ийн дугуй төрсийг сонгосон тоглогчдоо нэмэлтийг нь уншлага хийхэд бэлэн болсон байна. За тэгэхээр эхний асуулт бол танд яг Squid Game-ийн ямар дүрийн сүүдэр нуугдж байна гэдэг асуулт байгаа. За энэ дээр бол The Tower хүзэр бууж ирсэн. За Tower хүзэр маань бол өөрөө контрол, хяналт, нуруу унж байгаа, амьдралын яг суур задарч байгаа тийм дөрнөлийг илтгэж идэг хүзэр байгаа. Тэгэхээр яг Squid Game дүртэйгээ уялдуулах юм бол 218 дугаартай Cho Sang-gu гэд дүр байгаа. Тэгэхээр энэ хүн энэ дүр бол бүх амьдралаа нэр хүнд хяналт дээр босгосон ч гэсэн эцэст нь бүх зүйл нуруу унж байгаа дүрийг илтгэдэг. Тэгэхээр Tower нь бол жинхэнэ амьдралаас цогтож явсан хүний сүүдрийг илтгэж байгаа. Тэгэхээр та дотроо өөрийн амжилтын дүрмээр амьдрах гэсэн хэтэрхий их хичээл зүтгэлтэй тий амжилт эсвэл нууралт гэсэн ийм дотоод ихтгэл үнэмшилтэйгээ мөрөлдөж байгаа байж болцсошгүйг бол илтгэж байна. Тэгэхээр таны амьдралд энэ сүүдэр бол карьер, нэр хүнд, төгс байдал руу илүү нөгөө шахалт үзүүлж байгааг илтгэж байна гэж харж байна. Тэгэхээр манай дугуй төрсийг сонгосон тоглогчид та бүхэн маань хэтэрхий их амжилт, хэтэрхий их ажил, хэтэрхий их албан тушаал, карьер, нэр хүнд гэдэг зүйлд хэтэрхий их анхаарал байна уу да гэдэг зүйлийг илтгэж байгаа. За Шаманикийн Ниббегний гарч ирсэн. Тэгэхээр энэ сүүдрийн цаа талд нь шинэ эхлэлээс тийм гүн гүнзгий сэтгэл зүйн шарах байгаад байна. Та суурсны дараа ч гэсэн хэн болох вэ гэдгийг ерөөсөө мэдэхгүй, уналтын дараа хэн болох вэ гэдгээ бодохыг хүсдэггүй те уналтаас айдаг ийм зүйл байгаад байна. Тэгэхээр энээс болж шинэ алхам хийхээс цогтаад байж болцсошгүй гэдгийг бол харуулж байна шүү. За тэгэхээр Life and Career хүзрээс Make It Work гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгэхээр таны энэ сүүдрийн тал, амьдралын яг практик тал дээр ноёрхож байгаа. Тэр нь болохоор ажил, карьер, бизнес, хичээл сургууль те мөнгө, орлого дээр яг энэ сүүдрийн тал ноёрхоод байна. Боломжгүй ч гэсэн боломжгүй байсан ч гэсэн ажиллах хэрэгтэй. Ерөөсө бүх зүйлийг хяналтандаа байлгах гэсэн өөрийгөө тэгж шахаж байгааг бол илтгэж байна. За тэгэхээр энэ бол Tower гэд хүзрийн нурхаас айсан хүнд хүчээр ийм тоглолтыг бол илтгэж байгаа ийм уншлага болж байна шүү. За дараагийн асуулга болохоор таны сүнсний гэрэл Squid Game-ийн аль дүрээр илэрч байна вэ гэдэг асуулга байгаа. Тэгэхээр энэ дээр бол Nine of Swords уруу харж буусан. Тэгэхээр айцаа даван туулаад сэтгэлийн дээр мухар гэх юм уу сэтгэлийн дээр шоронгоос чимээгүй мултарж байгаа юм сүнсийг илтгэж байна. Тэгэхээр дүртэйгээ яг уялдвал энэ номер 240 буюу Жионы дүрийг бол илэрхийлж байна. Тэр бол амьдралынхаа маш гашуун, зовлонг, маш таймнаар хүнд сурталгүйгээр золиослсон ийм дүр байгаа. Тэгэхээр Nine of Swords уруу харж буусан нь бол чимээгүй хүн сэтгэл дотроо гэрэл олох тэрхүү гэрч гэх юм уу те энэ ийм утгыг бол илэрхийлж байна. Тэгэхээр та сэтгэлийн яг тэр зовиороос маш аажмаар ангижирч байгаа гэрэл рүү алхаж байгааг бол илтгэж байна. Энэ гэрэл нь бол бусдад ч адилхан, танд ч адилхан тэр тайвшрал өгөх гэрэл түгэх ийм чанартай гэрэл юм шүү. За self-caring deep breathing хүзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ гэрлийг тэжээхийн тулд та яах ёстой вэ гэхээр та амьсгалах хэрэгтэй. Та бие махбодын бүх ажиглах чадвар, төвлөрөх чадвар, анхаарах чадруудыг сэргээх хэрэгтэй. Яг Жион шиг таны гэрэл тэр чимээгүй зөөлөн анхаарал татах үз биш боловч таны гэрэл маш хүчтэй. Энийг ойлгох хэрэгтэй. За inspiration үзрийн Lean on Me гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр таны гэрэл бусдыг бусдад төшиг болох
сэтгэлийн дэмжлэг өгөх замаар таныг илэрдэг. Тэгэхээр та өөрөө ч гэсэн хин нэгний түвшинд байж бас түвшиг авахыг бол аль талаасаа сурч байна гэдгийг илтгэж байна. За энэ тоглоомд тантай хамт тэмцэж байгаа багийн гишүүн хинбэ гэдэг дээр бол Page of Wands гарч ирсэн. Тэгэхээр маш залуу хүн байна, гал цогтой хүн байна, маш авьяастай юм шинхэн тантай саяхан холбогдсон шинэ холбоо үүсгэсэн ийм хүн байна. Тэгэхээр танаас илүү залуу гэсэн үг. Шинэ үеийн одоо энэ Gen Z-ийнхэн байж болно. Илүү одоо урам зоригтой, хүнтэй их коннект хийдэг, матч хийж чаддаг, network сайтай байж болно. Тэгэхээр энэ холбоо бол таны дотоод хүүхдийг сэрэж байгаа ийм холбоо байна. Тэгэхээр саяхан танилцсан, саяхан танилцаад удаагүй байгаа, танаас залуу, урам зориг ихтэй, галтай цогтой, бас их авьяастай, нийтж маш их юм network сайтай, танилын үрээ сайтай, найз нөхдийн үрээ сайтай ийм хүн хинбэ гэдэг хүнээ бодоорой. Тэгээ энэ хүн бол таны дотоод хүүхдийг сэрэж байгаа. Энэ тоглоомд тантай хамт тэмцэж байгаа багийн чинь гишүүн байх нэ шүү. За Lover Circle-ийн transformation гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаа бол одоо only одоо love ч юм уу тий, яг only хайр биш ээ. Сүнсний маш одоо трансформацид хүрэж байгаа ийм харилцаа байна. Тэгэхээр та энэ хүнийг хайрлж байж өөрийгөө дахин олж авнаа. За энэ хайр дээр бол юу гэдгийг заавал хайр сэтгэлийн хайр биш байх нь шүү. За тэрийг ойлгоорой. За Shamanic-ийн integration slow but steady хөзрүүд гарч ирсэн. Тэгэхээр энэ хүнтэй та хоёрын одоо холбоо харилцаа бол таны гадаад болон дотоод тэр хоёр туйлшрлыг нэгтгэх, балансжуулах, тэнцвэржүүлэх гэсэн үг. Тэгээд ухаарлт одоо хүрэх удаанаар боловч тогтвортойгоор, удаанаар боловч баттайгаар тий ухаарлт хүрэх тэр зам юм байна шүү. Энэ харилцаа маш чухал харилцаа байна шүү. Нилээн одоо юу гэдгийг soul mate-ийн харилцаа байна шүү. Тэгэхээр мэдээж одоо Squid Game-ийн дүртэй уялдуулах юм бол Sebyok болон Jiyeon хоёрын хоорондын нөхөрлийн маш гүн холбоо байдаг тий. Эсвэл одоо юу гэдгийг Gi-hun болон Abdul-ийн хоорондын итгэлцлийн маш нөгөө ихэнх үеийн итгэлцэл идэв штэ. Яг тэр холбоог санагдуулам ийм одоо харилцаа байх нь байна шүү. За таны сүнсний гол тоглоом зохион байгуулагч нь хэн бэ гэдэг дээр Temperance хөзөр маань уруу харж буусан. Тэгэхээр тэнцвэр алдагдсан мэдээж. Хитрхи одоо тийм аль нэг туйлшралд хүргэсэн тийм сүнсний дүр байгаад байна. Тэгэхээр та амьдралдаа маш тэнцвэргүй тоглолтын одоо юу гэдгийг стратеги систем дотор өссөн гэх юм уу, хөгжсөн тэнцвэргүй тоглолт. Тэгэхээр энэ бол илүү л хийхгүй бол одоо хангалтгүй гэсэн. Өөрийгөө одоо золиослоогүй л бол үн цэнгүй тийм ит ойлголтыг төрүүлдэг. Тэгэхээр энэ сүнсний тоглоомын зохион байгуулагч бол таны бага насны энерги эсвэл урд насны туйлшрлын яг үр байгаад байна. Бага насндаа олж авсан таны трама шархууд байгаад байна. Тэгэхээр энэ дээр бас эдгээлт маш чухал байна. Хүлийн зөвшөөрөлт чухал байна. Шархуудаа ил гаргаж ирэх, түүнийг хүлийн зөвшөөрөөд эдгэх яг энэ процесс дотор байгаа. За Timing Oracle-ийн Next Full Moon гарч ирсэн. Тэгэхээр энэ сүнсний зохион байгуулалт бол дараагийн сарны одоо эргэлтээр гэсэн үг дахин илэрхээр байна. Тэгэхээр энэ үеэр уучлал болон тэнцвэрийн яг тэр одоо практик алхам гэх юм уу? Тэр практик алхмыг эхлэх нь бол маш чухал аваад байна. За одоо 7 сарын дундуур байна уу? Шинэ сар байгаа. Би ойрд нөгөө сарны мөчлөг хараагүй. Тэгэхээр яг тэр үеэр бол яг энэ шарах дахиж илэрхээр байна. Дахиж илэрх одоо тэр процесс явагдахаар байна. Явагдангуут бас өөрийгөө анхаарч ажиглаж байгаад тэр шархаа бас таньж мэдэрэй гэж хүсэж байна. За Shamanic-ийн Forgiveness үзэр маань уруу арч буусан Movement into Balance үзэр гарч ирсэн. За ерөөсөө л ингээл хартаа та бүхэн Temperance үзэр гарч ийн, Balance Movement into Balance гэж гарч ирж байна. Тэгэхээр ерөөсөө тэнцвэр их алдагтаад байна та бүхэн. Тэгэхээр уучлалгүйгээр тэнцвэрт байдал ирэхгүй. Өөрийгөө уучлах,
өрөөлийг өөрчлөх хэрэгтэй байна. Гэтэ өрөөлийг яаж уучлж чадах вэ гэхээр өөрийгөө л уучлах хэрэгтэй. Тэгжээж өрөөлийг уучлж чаднаа. Та өөрийгөө уучлахгүй бол байнгын тэмцэгч болно, байнгын тоглогч байна тий. Ийм байхаас өөр гарцгүй тийм мэдрэмжүүдийг, процессуудыг авнаа. Тэгэхээр дүртэйгээ яг киноныхаа дүртэй уялдуулвал нөгөө Илнам гэдэг шүү дээ. Илнам бол тоглоомын эзэн. Тэгэхээр та өөртөө энэ Илнамын сүүдэр буюу энэ бүхнийг хянах гэсэн бусдаар тоглоулах чанарыг одоо юу гэдгийг аажмаар илүү уучлаад өөртөө хоёрдмал тийм тоглолт хийхээ зогсоох цаг ирсэн байна гэдгийг илтгэж байна. Энэ бол маш том сүнслэг утга байгаад байна шүү. За энэ бүхэл одоо нэмэлт уншлагынхаа сүнслэг дүнэлтийг гаргая. Та бол мэдээж дугуй төрсийг сонгосон тоглогч. Тэгэхээр даруухан, намуухан тоглоомыг одоо илүү ойлгож дагаж чаддаг тий сэтгэл дотроо одоо чимээгүй ялдаг ийм төрлийн хүмүүс ээ. Тэгэхээр гэхдээ одоо юу гэдэг таныг шалгаж байгаа тоглоом нь бол хуурамч амжилтын систем тавраар илэрхийлэгдэж байна. Хүлийн зөвшөөрөөгүй тэр өнгөрсөн одоо туршлага, өнгөрсөн амьдрал тэр хүүхэд настай холбоотой тий темперанс уруу харж бууж илэрсэн. Хамтрагчтайгаа одоо сэтгэлээ холбоход илүү хэцүү байгаа трансформашн хөзрөөр гарч ирсэн. Нөгөө хамтрагчтай итгэхгүй байгаа тий хамтрагчаагаа сорьсон, янзын үтсэн одоо юу гэдгийг дотроо хардсан, сэрсэн ч юм уу тий ийм сорил. Тэгээ гэрэл рүү орох яг зоргийг чинь болвол Nine of Swords буруу арч бууснаар илэрсэж байгаа. Тэгэхээр та өөрийгөө ялахын тулд сүүдрээ харах хэрэгтэй байна, олж харах хэрэгтэй байна. Уучлал нөгөө гүнзгий амьсгалын тэнцвэр гэдэг зүйлийг бол олох ёстой байх нэ. Вау, гайхалтай юм сүнслэг тайлал боллоо. Тэгээ аль болох зэгцтэй бөгөөд одоо нэлээ энгийн бодит байдал дээр бүр киноныхаа нөгөө дүр үйл явдалтай хүртэл уялдуулж тайлбарлахыг хичээлээ. Нэлээ нөгөө нэг ойлгуулах гэж, энгийн байх гэж хичээлээ. Тэгээ та бүхэн маань маш сайн том утгуудаа ойлгож чадсан байх гэж найдаж байна. Бичлэгээ ерөнхийдөө дахин сонсоод байхаар илүү юу яадаг шүү. Нэг сонсоод одоо хоёр мэдээлэл авах юм бол дахин сонссноор хөшөө олон нэмэлт мэдээллүүдийг аваад идэх шүү. За тэгээд асуух зүйл, тодруулах зүйл байвал комент хэсэгтээ үлдээгээрэй. Тэгээд дугуй төрсийг сонгосон тоглогчдоо амжилт хүсье. Баярлалаа.